Маш орхон гэлчлээ. За би бол таны гол олонтой аюу сайн гэж боддог. Перс апко намайг ойлгохоор энд ингэ ширхгээр үндэг зардггүй маа. Гээ гэж юу юм те яг ямар хон нөхцөлд амьдртгийн те тэрийгээ ер нь бол ярьж үгүй гэж бодлоо. Oh my god. За сайн сонсгож юу залуус би ирлээ. За hi guys. Тапхонд өглөө орой мэндийг дэвшүүлье. Тэгэхээр өнөөдөр бол 50,000 төгрөгөөр Германд хэдэн өдөр амьдрах вэ гэсэн бичлэгийн маань day 2 аль биесээр эхэлж байна. Тэгээд би өглөө гарч ойр зүрийн жоохон ажил зохицуулчаад хажуугаар нь төмөс авсан байгаа. Яг үндэ надад бол нэг ийм төмөс авахд хангалттай. Эсвэл нэг шиг том төмөс. За нэг мөсөн айнаа зөвлөрсөн. Ийм хоёр шиг төмөс. Энэ төмөсөнд болохоор хилэн 2 хил гэж хэлсэн. Тэгээ 2 шиг төмөс аваад нэг 70 цент орчим болсон. Тэгээ зорж авсан төмсөөрөө яг ямар ол хийх гэж байгаа вэ гэхлээр ханы гуйтай, хүмүүстэй, будаатай тийм хоол, тэгтээ шүлтэй хоол. Хэрвээ та нар ингээд гоё ээж авах дүүнэр та ч юм уу те гоё хоол хийж өгмөрөх юм бол энэ бол миний recommend. Ер нь бол нэлээд recommend хийх хоол яагаад гэх юм бол нэгт маш амархан, хоёрт үнэхээр яг юм гоё гэрийн дулаахан мэдрэмж өгдөг. Тэгээ гуравт гэх юм бол маш амархан. Маш амархан гэлчлээ. За. Би өнөөдөр бас та бүхэнд хэлж ярих санантай. Тэгээд гадуур дагуулж явах бас санантай. Тэгэхээр бичлэгтэй минь цуг хамт байгаарай. Бичлэгтэй минь хамт цуг байгаарай гэх юм болов. Амарцсан бичлэгтэй минь хамт цуг байгаарай. За тэгээд хоолнд орцгоё. Бичлэгтэй эхлээд сайхан дахиагаа угаана. Дахиагаа угаачлаа тэгээд сайхан голыг болоод хэрчнэ. За би бол дахианы гол олохтой аюу сайн гэж боддог өөрийгөө. Яа. Тэ барил болчихсон. Хяны гол сайн олдог хүн юу яадаг гэдэг үлээ нэг тийм гэдэг гэдэг юм байдаг үлээ. Чичээд. Тэгээд хэрцэн дахиагаа тосон сайхан хөвчин эхлээд ураад ер нь бол өөрийгөө дахиа гэж итгэхээ болтол нь урна. Гой хоёр талын шаргалуултал нь ураад өгнө. Хоёр ширхэг лаврин авч нэмээд өөрөвчин. Дээрэс нь хүртэл перц сайхан нэмээд өгнө. Тэгээд авс. Мм 30-40 минут сайхан буцлах юм уу? Тэгтээ эхлээд нэг 30 минут буцалчингууд нь дээр нь төмсөө сайхан жилж хийгээд тэгээ ахаад нэг 15 минут буцалгаад тэгээд хоол бэлэн гэсэн. За хоол болчих хооронд ярих юмтай. Юу гэхлээр би нөгөө нэг 3 евроор үндэг авсан да. Тэгсэн чинь тэр үндгийг болохоор би 3 евро гэдэг мдэггүй авсан байхгүй юу? Тэгэхээр би тэр үндгийг ингээд энэ 15 евронд оролцуулахааргүй, 12 евронд оролцуулахгүй ингээд хасчихж байгаа байхгүй юу? Нэрээ жоохон дээрээс байгаад байна уу? Та нар намайг арай дээрээс хараад байна уу? За одоо ингээ яг нэг левелт. Тэгээд тэгсэн өнөөдрийн хийж байгаа хоол нь мань болохоор зайлшгүй өндөг шаардлагатай. Тийм болохоор би өөрөөсөө 2 өндөг зээлж байгаамаа. Та бүхэн намайг ойлгохоор энд ингээ ширхгээр өндөг зардггүй маа. Тэгэхээр би одоо өөрөөсөө ширхэглэхээр болж байна. Бодоо үтсэн чинь өндөг нэг нь 25 цент гэж хэлсэн. Тэгэхээр 2 өндөг 50 цент болж байгаа. За тэгээд өөрөөсөө 50 цент ингээ хасж байгаа шүү. Шудраг байлгах үүднээс. Тэгээ өөр нэг ярих юм гэх юм бол би оюутны байранд амьдардаггүй, веgan амьдардаг. Тэг яг вегэ гэж юу юм, тэг яг ямар хуу нөхцөлөд амьдардгийн тэ тэрийгээ ер нь бол ярьж үгүй гэж бодлоо. Тавьж будаага тавьцгаая. Let's go. Тэгээ ерөөсөө зүгээр суужсэн сайхан төмсөө арилгаж захтай ирээд үгүй гэж бодлоо. Ийм төмс авсан байна. Энэ сайхан шороотой. Эндхийн төмсүүд бүгдээрээ ингэ угаагтсан ямар ч хороо мороо яагаад гэдэг.
яг ямар газар амьдардаг юм бэ гэхлээр би веге гэдэг газарт амьдардаг. Веге гэдэг нь юу вэ гэхлээр Wohngemeinschaft майншафт гэдэг үгний товчлол ямар нэгэн хаус юм уу, апартмент юм уу те байрыг хүмүүс одоо хувааж түрээсэлж амьдардаг гэсэн. Жишээлбэл манайх 4 байр. Тэгээд 4 нийлж түрээслээд амьдардаг гэсэн. Тэгэхээр олдоо 0 ашигладаг, галтгоо ашигладаг. Хүн болгон тус тусын гэсэн өрөөтэй ийм л байр. Би өмнө нь болохоор оюутны байранд амьдарч үзчихсэн. Оюутны байрнаас яг юугаар ялгаатай вэ гэвэл нэг гэх юм бол ер нь бол хүн яг өөрөө байршлаа сонгож болно. Одоо ингээд зар хайж аваад за би энэ хавьд амьдармаар байна, тэр хавьд амьдармаар байна гэдээ өөрөө байршлаа сонгож хайж болно. Хэрвээ одоо амьдарч байгаа орчид чинь веге илбэг байх юм бол. За өөр гэх юм бол энд яг заавал оюутан гэлтгүй ажиллаж байгаа хүмүүс ч юм уу те бүхэл насны хүмүүс амьдарч болдог. Тэгмээд энд болохоор яг илүү гэршиг мэдрэмж өгдөг юм болов. Тэг илүү дотоосдог байрныхантайгаа тийм тэгээд магадгүй гадаад хүмүүст орох юм бол хэл сайжрах ч юм уу те. Тэгээд одоо бүгдээрээ сул талуудыг ярьцгаая. Яг надад мэдрэгдэж байгаа сул тал гэх юм бол ус цахилгаанаа танихтай ашиглахгүй бол жилийн сүүлд маш их төлбөр нэмэгдэж гарч ирдэг ч юм уу те. Тиймэрхүү асуудлууд байдаг. Тэгээд дээрэс нь намайг нууж орсноос ч манай уулгын машин төрсөн. Тэгээд бид нэр мөнгө нийлүүлж байгаа уулгын машин авсан. Тэр нь бол аюу амарч гисэн бас мөнгөний зардал гарч байгаа байхгүй тий. Тэгээ өөр гэх юм бол ямар хүнтэй орхоос шалтгаалаад яаж амьдрах чинь амар чухал. Тэгээ аюу хэцүү хүнтэй орчих юм бол тэр чигээр аюу хэцүү байна. Аюу сайхан хүмүүстэй орчих юм бол тэр чигээр аюу сайхан байна. Тэгээ үнтэй тэгээд хинтээ орхоос шалтгаална. Тэгээд бусдаар ч надад нэг сул тал гэдэг ах юм ер нь бол байхгүй юм шиг санагдчихна. Тэгээ бас хэрвээ одоо орж байгаа веге чинь тавилгагүй бол тавилга авах шаардлага. Ямар ч тавилгагүй вегенд орсон. Би өөрийнхөө энэ ор ширээ санал юмудаа бүгдийг өөрөө авсан. Анхандаа бол хэцүү байсан. Тавилга авахгүй тэгээд ханаас ямар тавилга авах уу, хямдхан юм авах уу, үнэтэй юм авах уу. Тэгээ үнэтэй юм авал олон жил ашиглах юм байна. Хямдхан юм авах гэл аюу их юм бодогдоол тэгээд яг тэр жоохон асуудалтай байдаг тавилга авах. Бодоо болохоор тусна гшаа. Тэ өндгөө хийчихэд тэгээ буцалгаар нь шууд гаргаад авчна. За холбосон. Шил нэг иймэрхүү. Тэгээ би энийгээ яаж идэх дуртай вэ гэхлээр төмснүүдийн бүгдийн сайхан бяцлаад тэгээ юусаа маш зөөлөрсөн болохоор амархан бяцлагдана. Тэгээд бахан ингээ нэлээд удаан чанагдсан болохоор шууд өөрөө ингээд харчна. Тэгээд бодоотойгоо сайхан олоод идэхээр үгүй юм сайхан хоолтой. За төлөө. Oh my god. Амар гоё. Бид жахад амар өсөд нэгнүүд харлаа тэг. Яг унах чийсний хичлэх үү. Амар гоё. Та нар энэ хоолыг зүгээр л юу ч хэлүүлэлтгүй хийгээд идцгээ. Өөрсдөө ч юм уу хинт ч юм те. Амар цод болохоор айгүй хэцүү байна. Тэгээд хоол идчихээд эргээд уулзъя. Тэгээ хоол бол бүр үнэхээр гоё лээ. Бүр юу хэмдэ энэ ч тоо тэгэл. Тэгээ одоо үсэн онцлоод нүр амаа халт жоохон сэргийчээд тэгээ гарцгаая. Тэгээ уулзцгаая. Би одоо ийм портой барьцсан чинь энэ юу вэ гэхэлэр фанд буюу усунданы хоосон савууд германчлоор ийм нэг ширхэг хоосон сав 25 цент гэдэг. Энэ минь бол нэг 10 евро орчим болчих гэж би багцаалчих. Тэгээд усундаа чихлэхүү шил ер нь ямар ч төрлийн уух юмны савуудыг тушаажуулдаг
Надаа энэ айгу ухаантай санагдаад байдаг. Тэгээ гадаа бас айгу гоё болохоор алхачлаа. За тушаачлаа. Тэгээд бүгд нийлээд нэг 6 евро 59 цент болсон. Ер нь айгу боломжтой байгаа зү. Зүгээр ууж дууссан усны саваагүй л 6 евротой болсон гэдэг чинь. Одоо явж найстайгаа уулзлаа. Тэгээд бүгдээрээ орой гэрт уулзцгаая. За пока. За сайн сонсгож юу залуус би ирлээ. Тэгээд сая хоолоо олголоогаад идсэн. Тэгээд дахиад ч гэсэн жоо хоол үлдсэн дэрийг бол маргааш сайхан шүл будаатай өглөөний цагаар идэ гэж бодож байна. Тэгээ би маргааш юу гэхээр маргааш Frankenstein Castle гэдэг энэ хайкинг хийх боломжтой газар болсон. Тэгээ тийшээ бүгдээр явцгаа. Тэгээ тийшээ явахаас өмнө сайхан хоол хаалгаж идчихэд өдөр ирэнгүүтээ үлдсэн илгээрээ хоол хийж идэх юм аа. Тэгээ тэрнээс гаднаас энд нэг гоё аппликейшн байдаг нь Too Good To Go гэдэг. Танаас харуулъя. Одоо энэ аппликейшн яадаг вэ гэхээр bakery, restaurant тэр ямар нэгэн дэлгүүрүүд зарагдаагүй бараануудаа оройн нь юм уу өглөө нь зарчдаг. Хотелууд ч гэсэн нөгөө хотелийн өглөөний цай үлдчихэнгүү тэр нарыг бүгдийн сайхан багцлаад зарагдаагүй үлдсэнүүдаа нийлүүлээд маш хямдхан үнээр зардаг. Жишээлбэл 12 евроны бүтээгдэхүүнүүдийг 4 еврогоор ч юм уу тий. За өөр юу вэ? Ийм гоё аппликейшн маань тэгээд бүгдээрээ эндээс харж агаад маргаашаас юм авч идэж болох юм байна гэж бодсон. Тэгээд маргааш яг бид нэр хоол хийх материал бол байгаа. Яг одоо бол яг нэг өдрийн хоол хийх материал үлдсэн. Тэгээд маргааш хайг өгөх юм бол нөгөөдөр эндээс бүгдээр юм авч идэж болох юм байна. Тэгээд би өглөө нөгөө хайкинг хийхэд ер нь ойролцоогоор нэг 4 цаг орчим болох юм байлээ. Яагаад тэгэхээр ирж буцах нь нийлээд бараг 2 цаг болно. Тэгээд тэндээ очиод нэг 3 цаг, бараг 5 цаг болох юм уу? Юу ямар удаан бэ? Юултвэ. За, тэгээд өнөөдрийн бичлэг нүрээ дууслаа. Тэгээд ямар ч зэн хүртэл үтсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд сайхан дэмжиж байж байгаарэ. Тэгээд D3 удаа удахгүй орох болохоор. За баярлалаа.